1 2 3 и O9. Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн өглөөний оройны мэндийг хүргье. За тэгээд өнөөдрийнхөө дугаараар та бүхэнд өмнө нь ярьсанчлан сарангойгчийг ахин оролцуулж байна. Тэгээд сарангойгч маань болохоор зураач, тэгээ бясалгагч те бясалгал хийгээд 5 жил болсон. Ийм өөрийнхөө түүхийг бас өмнөх дугаар дээр гоё ярьж өгсөн байгаа. Тэгээд өнөөдөр болохоор яг сарангойгчийнхаа саяхан гаргасан бүтээлийнхэн талаар болон тооны ухаан, тооны өгдөл ч юм уу те энэ тооны тухай л нэлээд гоё дэлгэрэнгүй яриулж авъя гэж бодоод гээд дугаартаа урьж байна. За сайн байцгаана уу? Яг одоо энэ цаг мөчийн мэндийг та нарт хүргье. Энэ болохоор Тэнгэрийн цагтл гээд сая Европын албаны улсын хамгийн том contemporary art үзэсгэлэн буюу Nord Art-д оролцсон бүтээлийн талаар төвшин жаргал маань хэлж байгаа шиг байна. Тэгээд энэ бүтээл маань өөрөө Тэнгэрийн цагтл гэд нэртэй байгаа. Тэнгэрээс захиа эрүүл гэдэг асуултыг өөрөөсөө асууснаар эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд энэ бүтээл маань 2022 онд анхны санаа бол нүүдлийн соёл төсөл хэрэгжүүлэхээр одоо манай нүүдлийн соёлын багийн хамт олон байдаг. Тэр хамт олон дотроос уран бүтээлч Алтан Чимэгтэйгээ хамтраад хамтарсан үзэсгэлэн биш хамтарсан бүтээл хийя гэдэг санаанд ор эхэлж исэн. Тэгээд тухайн үедээ Тэнгэрийн цагтл Тэнгэрээс захиа ирвэл яг яаж ирэх вэ гэдэг асуултыг дор бүрнээ бид нар уран бүтээлчид бинээсээ асуугаад энэ маань ингээд одоо судалгаа нь эхлээд явсан гэсэн үг ээ. Тэгээд тэр мөчөөс хойш надад хамгийн их бодогдсон юм. Бид нар бүр багасаа л ижил дугаартай машин хараад амаа арчдаг. Одоо сүүлийн үед болохоор нөгөө утсан дээрээс ижил цаг харахаараа айгүйх баярлалдаг. Тэгэд яг энэ сэжмэр тоогоор бид нарт захиа ирд юм шүү гэдэг санаа анх ирж исэн. Тэгээд нэрээ хэрэгцээ Тэнгэр гэдэг нэг орон зай тий бид нар тэн дотор маш их одоо зүйлсийг багтааж сэтгэлдээ бодож чаддаг ёстой. Юу ч байж болохоор тий бүх хүмүүсийн өөрсдийнх нь төсөөлөл дотор тэр орон зайд өөрсдийнхөө бурхныг бий болгодог. Сэтгэл зүгээр тэр орон зайгаас цагтл эрэхтэй бид нарт тоогоор ирд юм шүү. Яагаад хизээч энэ одоо надад ирсэн хин нэгэн зааж өгснгийг би мэдэхгүй. Гэхдээ баг бахын л ижил дугаартай машин харахаараа азацглаамаа орчдөг. Нэг тийм байсан учраас энэ их сонин санагдаад тэгээ тоог судалж эхэлсэн. Зөв. Бид нар ч гэсэндээ энэ нэг одоо ингээл байдаг шүү дээ 11-ыг харахаар 22-22-ыг харахаар техник гээл Angel number гэдэг. Angel numbers гээл. Тэг би болохоор бүр өдөр бүр заавал өглөө орой өдөртөө 11-11 1-11 тэг орой 11-11 хардаг аахгүй юу. Тэгээд энэ нэгийн тоо юу хэлэх гээд байна. За тэгээд цаа гоё тоо ажигласан ажилтнуудаа ярьж өгөөч. Тийм тэгээд бүтээлийн санаа за тоогоор цагтл ирд юм байна гэдгээс хойш тоог ажиглаж эхэлсэн. За тоо бидэрт юу хэлэх гээд байгаа талаар маш их ажиглалтуудыг хийсэн гэж хэлж болно. Нэгрээс нь хүн бүр энийг ажиглах бүрэн боломжтой. Нөгөө биднэрт байгаа бүх юм аль ажигласан. Ажиглана гэхээр одоо юу гэдэм бэ анзаарна гэж хэлчихэд бас айгу амар юм шиг санагцсан сүүлийн үед би зүгээр анзаарсан юм ач гэдэг юм а тий. Ажиглан гэдгээр хүмүүст нэг өөр сонсогдоод байт юм шиг байна. Тэгээд юу анзаарах вэ гэхээр бид нар байгаа бүх нэгийн тоотой юмнуудаа одоо та хоёр ч гэсэндээ нэгийн тоог ажиглаж болно шүү дээ тий. Нэгийн байгаа бүх нэгийн тоонуудаа ярилцгаад одоо жишээ нь бид нар дэлхий дээр байгаа бол нар сар нэг ширхэг гэж хэлдэг тий. Дэлхийн маань нэг ширхэг хүүхдүүд болоод ирэхээр аав ээж нэг. Тэгээд одоо би дотор байгаа эрхтнээс гэх юм бол зүрх одоо юу гэдэг тий. Тэгээ нэг гэдэг зүйлийг ингээл ажиглаалахаар та нарт юу бодогдож байна? Одоо саяны хэлсэн юмнууд дотроос нэг юм байдаг.
ганцхан байдаг хэрнээ маш хүчтэй юм санагдаж байгаа сте тий. Нар бидрийг гүйгүүлдэг, сар одоо дэлхийн бүх усыг хариуцдаг ч гэдэг юм уу тий. Эцэг их гэл тэгэхэд чинь одоо надад маш хүчтэй мэдрэмж өгдөг тий. Миний аав, миний ээж гэх юм хэр тэр асар их хүчийг агуулдаг зүйлс нэгэн тон дээр байгаад байгаа юм шиг мэдрэмжийг би авч ийсэн. Тэгэд энэ нь за тэгээ дэлхийгээсээ гарыг галактикаас гарыг тий. Тэгэн гот хідэн нартай болох тий. Нөгөө нэг чинь нэг биш болчихж байгаа байхгүй. Дэлхий хэд байх вэ? Тэгээ бид нар ингээд эцэг эхийн хурал гэж бодъё л доо. Тэгэхэд зөндөө л аав иж ирж шээ. Тэгэхээр нэг гэдэг зүйл чинь нэг эсвэл хамтаар олуулаа гэсэн хоёр мэдрэмжийг нэгэн тоо өгöd байгаа. Шинжлэх ухаан хөгжсөн болохоор нар сар одоо юу гэдэг юм маш олон галактик байгааг хүртэл ингээ гаргачих боломжтой болсон шүү дээ тий. Тэр утгаараа нэг гэсэн зүйл нэг бол цорганц, нэг бол маш их гэсэн энэ зүйлсийг өгöd байгаа. Нэгэн тооны өгж байгаа мэдрэмж. Тэгээд энэ дээр хамгийн одоо миний хэлэх дуртай нь болохоор гэгэрлийн ухамсар гэж хэлээд байгаа. Бүхнийг багтаах ухамсар буюу бүгд нэг юм а гэж сэтгэхгүй бол одоо энэ ч нэг гэгэрэлт хүрэхээр л бүр ингээ бүх юмыг нэг гэж хүлээн зөвшөөрнө. Ширээ хүртэл одоо тий бид нартай ажиллах хамгийн жижиг нэгч дээрээ задрахаар бүгдээрээ л адилхан. Одоо тэр бүр атом молекул юу гэдэг одоо бүр хөгжөөд бүр хамгийн жижиг нэгч дээрээ бүгд ижилхэн багхгүй бид нар. Тэр утга нь нөгөө гэгэрлийн ухамсар. Одоо болохоор нано тэрнээс ингээл бүр жижигрээ явцсан байгаа штэ. Нано төвсний уцууд одоо жижигрээд шинжлэх ухаан бясалгал хоёр одоо бидний цаг дээр болохоор энэ тэнцүү яваад байгаа юм шиг мэдрэмж авдаг би. Магадгүй 2500 жилийн өмнө шинжлэх ухаан хөгжөөгүй учраас энэ ижил төвшөнд байх боломжгүй байсан. Одоо бол шинжлэх ухаан буюу нийт иргэдийн мэдлэг маш өндөр учраас одоо шинжлэх ухаан талаас нь бясалгал хоёрыг ойртуулах тэр юм бол маш ойрхон болцоо. Одоо нөгөө шинжлэх ухааны талаас нь тайлбарлаад өгөхөд хүмүүс бүр илүүтэй ойлгож авдаг гэж хэлж байна. За нэгэн тон дээр гэгэрлийн ухамсарыг нөгөө одоо бол нөгөө тоо за би өөрөө тооны хүн биш болохоор тооны хүмүүс бол одоо тэр нэршлүүдийг маш сайн мэдж байгаа. Хамгийн жижиг нэгжийн өндөр тоо квант физик гэл одоо ингээл цаашаа янз бүрээр ярьт юм байлээ. Би бол яг тэр талаас нь мэдэхгүй ч гэсэн бясалгал болон тоог ажиглаж байгаа гэх юм. Тэр нэгэн тоог ингэж авсан. Тэгээд хамтын хүч нэгэн тоо бол бүх хүмүүс нөгөө нэг маш олон тоо хардаг гэх түрүүн төвшин жаргал нэгийг аягүй олон хардаг гэдгсэн. Нэгэн тоо аягүй том хүчийг илтгэхэд дааз тэг нэгтгэх тэр нэг гэж ухаарах тэр зүйлийг хэрвээ нэгэн тоо одоо эсэргээрээ болох юм бол тэр яадаггүй гэхээр аягүй би зөвхөн өөрийгөө ингэж ярьдаг дүйлэгдэг. Зөвхөн хүн дээр ярахад энэ болохоор жишээ нь нэгэн тоо гэмтэлтэй байл да. Энэ тоонууд гэмтэхээр бас их сонирхолтой юм билээ л дээ. Зүгээр одоо ажиглаж ирсэн. Нэгэн тоо гэмтээд эхлэхээр яадаг вэ? Нэгэн тооны хүн өөрийн мөн чанараасаа өөр болоод ирэхээр яадаг вэ гэхээр айгүйх би гэж ярьдаг хүн болчдөг. Уг нь хамтаараа байх хэрэгтэй. Нэгэн тоо тэр хамтын хүч гэдэг юмыг тэр одоо юу гэдэг нэгээрээ байхдаа маш хүчтэй. Угаасаа нэгэн тоо маань хамтаараа бол бүр хүчтэй байхгүй. Тэгэхээр тэр хамтын хүч нэгэн тоо зөв буюу мөн чанар руугаа ойртох тусам хамтаараа хийх юм хамтын хүчийг илүүсээ ойлгож өгдөг гэсэн үг. За нэгэн тоог ажигласан нэгэн тоо биднэрт хамтын хүч буюу гэгэрлийн ухамсар бүгдийг нэг гэж хүлээн зөвшөөрөх тэр том ухамсарыг үлдээх гэдэг юм шиг мэдрэмжийг нэгэн тооноос авсан. Энэ бүтээлийнхаа хувьд таажаар та нөгөө сая ярьлаа штэ нэгэн тооны хүн гэд. Тэгэд нэгэн тооны хүн гэдгийг яаж мэдэх вэ? Нэгэн тооны хүн гэж юу гэсэн үг? Одоо мандала гэд хүмүүс мэддэг те төрсөн он сар өдрөөрөө өөрийнхөө тоо гаргадаг. Энэ 16 энергийн төвийн мэдээлэл гарч ирээд хамгийн сүүлд нь одоо гарч ирэхээр нэгэн тоо гэж гарч ирдэг. Тэрийг яриад байгаа. Тэгээд магадгүй төрсөн он садар дээр нь ч нэгээр төгссөн хүмүүстэй энэ бас хамаатай. Таны одоо танд нэгэн тоо ямар хамааралтай байдгийг тэндээс та энэ нэгэн тоог ойлгож болно гэсэн. Нөгөө төрсөн он сараа нэмээд тасаад янз бүр болгож аваад нэг аргачлалаар одоо энэ тоог гаргаж аваад тэгээд тэр нь одоо миний өөрийн тоо юм а гэж үзэх гээд байна тий.
Төрсөн өдрийн мандала гэдэг birthday mandala гэдэг одоо ер нь маш олон байдаг. Да сургалтууд ч зөндөө байдаг. Тэрүүгээр гаргасан хүмүүс одоо нөө тоо ажиглаад эхлэхээр нөө тоо ажиглаж байхдаа давхар судалгаагаа чиглүүлсэн гэх юм уу да. Ажиглалтаа тийшээ чиглүүлж ажиглахад тэгээд яг нөө бүтээлээ ярьж байгаа хэрнээ дээрээс нь нэгийн тооны хүн гэж ярьчлаа. Харин тийм яг хоо бид нар нөгөө нэг маш олон талаар өөрсдийгөө таньж болдсон шүү дээ тийм бяцлах хийж хахад тэгэхэд тоогоор ч гэсэндээ бид нар ингэж өгөгдлөө бас ингэж уншиж болд юм байна гэдгийг нь гоё тайлбарласан. Харин тэгээд одоо юу гэдэг юм одоо би яг энэ бүтээл маань ерөнхийдөө 9 тоо биднэрт юу хэлдэг юм бэ гэдгийг илэрхийлэхээр хийсэн бүтээл байгаа. Тэгээд тэрнийхээ хүрээнд нэгийн тоо ажиглаад надад өгсөн болон тэгээд яг ганц би өөрөө хүлээж аваагүй бас юм бүтээл хийж байгаа уран бүтээлчдтэйгээ бүгдээрээ ярилцдаг хийдэг тэгжээж эндээс нүү ажиглалтаа илүү тоттогч өөрийн болгож авч өнөөдрийн бүтээлийн эцсийн концепц хүртэл нь явсан гэсэн үг. Тэгээ хоёрын тоо ажиглахад хоёрын тоон дээр болохоор одоо юу гэдэг тийм нар сар 2 өдөр шөнө 2 өглөө орой 2 сайн муу 2 гэл 92 гэл бид нар ер нь за тэг эргэтэн дээр ажиглахад 2 уушиг тий 2 бүр ингээл одоо юу гэдэг сонсголын 2 чигч гэх юм уу тий 2 гар 2 хөл бид нарт хамгийн ихний жишээн дээр одоо байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар бүх хоёрын тоог ажиглах боломжтой. Магадгүй энэ миний ажиглалтаас өөрөөр ажиглах хүмүүс байхыг хүсэхгүй шүү дээ. Бүгдээрээ. Тэгэхээр зүгээр бидний ажигласан энэ үнцэг болохоор хоёрын тоо бол биднэрт гэрэлтэй болон бараан эерэг болон сөрөг гэсэн хоёр мэдээллийг л ингээд нөө хамтд нь ойлгуулах гэдэг юм шиг тоо байсан. Тэгээ энийг хамгийн анх Содном Даржаа гэдэг яг энэ Занглан бичгээр уран бүтээл хийдэг уран бүтээлч нь хоёрын тооны санааг надад гэлжсэн. Тоо ийм учиртай. Тэгээд энэ хоёрын тоо яг үннийг хэлээд байгаа юм шиг санагддаг гэлжсэн. Тэгээд тэндээс яг одоо энийг бас барьж авсан байсан би. Тэгээд нэрээ тийм биш дээ. Энд чинь яг ийм юм байна гэдээ илүү ажигласан. Тэгээд хоёрын тооны хүч болохоор үнний хүчийг тэртэй түрүүн бол нэгийн тоо хамтын хүч байсан бол үнний хүч. Тэгээд одоо нэгэнтэй нөгөө хүнээр нь ярьсан юм чинь бас хүнээр нь хэлчихье. Хүнээр нь хэлэхэд хоёрын тооны хүмүүс болохоор нэгэнтэй сайн болон муу, сайхан болон муухай бүх юмыг мэддэг хүмүүс учраас энэ хүмүүс маш их мэдлэгтэй хүмүүс байдаг. Юмыг маш их таньж мэддэг хүмүүс байдаг тий. Дээрээс нь хоёрын тоо гэхдээ гимтэд эхлэхээрээ буюу мөн чанараасаа холдоод эхлэхээр хоёрын тоо яадаг вэ гэхээр альва юмтай өөрийгөө одоо татаж уяад айц үсгээд. Тэгээ хоёрын тооны хүмүүс бол нөгөө сөрөг зүйл болон энэ хоёрыг хоёуланг нь ойлгох хэрэгтэй болж байна шүү дээ. Тэгэхээр хүндэтгэн хайрлах ухааныг маш сайн ойлгох хэрэгтэй. Хоёрын тоо бол биднэрт альва зүйлийг хүндэтгэж хайрлах ухааныг хэлээд байгаа юм шиг санагдсан. Тэгээд 3-ын тоо руу орсон. 3-ын тоог ажиглахад болохоор 3-ын тоо ерөөсөө бид нарт бас маш олон зүйл байдаг. Тулгын 3 чулуу, чандман 3 эрдэнэ, тэгэл одоо 93 наадамч гэж байдаг те бид нарт ингээд нөө 3-ын тоог айгүйх бэлэгдэж үтдэг. Одоо тулг хүртэл 3 хөлтэй яагаад байж байгаа гэд ингэж явж байгаад надад гэхдээ хамгийн их намайг татаж барьж авсан үнцэг болохоор өнгөрсөн одоо ирээдүгээ 3 цаг байсан. Энэ цаг бол мөнх байдаг, мөнхийн эргэлтдэг юм хөдөлгөөн юм аа. Яагаад тэгэхээр энэ нөө мандалагны тайлбарууд дээр ингээд маш олон янзаар багш нар болгон өшөө дээрээс нь энэ нөө сургалт болгоны заадгаар янз бүр байсан. Дээрээс нь монголчуудын бас энэ 3-ын тооны бэлэгдэл гэдэг ингээд нэлээд олон юмнуудыг харж үзээд тэгээд өөрөө эдгээр зүйлсийг ажиглаж хагаад миний тавьсан зүйл болохоор 3-ын тоо өөрөө мөнхийн хөдөлгөөн юм байна. Хөдөлж байгаа юм бол ерөөсөө одоо нөө бохирддаггүй тий. Одоо жишээ нь урсгал ус хамгийн цэврээр байдаг гэлдэг. Тэр хөдөлгөөнтэй учраас дээрэс нь хүний цус бохирдчлоо л гэдэг. Тэгтээ өтгөрчлөө сайхан нас залуу цус шингэн гэж ярьдаг. Хөдөлгөөн хийхэд энэ хөдөлгөж байгаа учраас энэ би эрүүл болдог. Галактик за бүр их тесрэлт гэж цаашаа явал энэ бүгд бид нар хөдөлгөөнд оршдог.
Тэгээд нөө өнгөрсөн одоо ирээдүйг 3 цагтаа л хөдлөд байгаа гэдэг хөдөлгөөн. Тэгж ажиглагдсан учраас энэ хөдөлгөөн бүгдийг ангаадаг юм байна. Гэ бүтээл дээр болохоор энэ хөдөлгөөнийг нүүдэл гэдэг үгээр илэрхийлсэн. Бүх зүйл нүүдэлж идэв юм аа гэдэг санааг нүүдэл маань өөрөө хөдөлгөөн байгаа. Тэр утгаар илэрхийлсэн. Тэгээд 3-ын тоо болохоор мөнхийн ингэж хөдөлж идэг хөдөлгөөнтэй тоо. Тийм утгаараа 3-ын тоо биднэрт маш их эдгэрлийг өгч цаг хугацаа бүх юм эдгэж идэв шүү дээ. Бид нар одоо ингээл эргэл ботход цаг хугацаа бид нар одоо юу гэдэг цаг нь болохоор ойлгоно гэл. Тэгжээснэ заримдаа нэг зовлон цагийн ирэхээр мартагдана ч гэх юм уу тий. Тэр утгаараа ингээ цаг хугацаа бол бүр ингээд маш том ангаах юм шиг тий. Тэр утгаар би энийг авсан байж магадгүй. Тэгээ 3-ын тооны одоо нөгөө буцаад хүн рүүгээ ярих юм бол 3-ын тооны хүн байгаа газраа л бүх зүйлийг ангааж шинжилж идэг тийм тоо. Одоо юу гэдэг өөрийнх нь энерги нь өөрөө тэр хүнээс цацарч байгаа энергич гэх юм уу? Надад тэгж одоо мэдрэгддэг. Тэгээд 3-ын тоо мөн чанараасаа холдоод ирэхээр айгүй хов ярьдаг. Одоо юу гэдэг 2-ын тоо айд сургуулж исэн бол 3-ын тоо элдвийн юмыг хамт шимж ярьдаг. Өнгөрсөн одоо ирээдүгээс бүр ингэж нэг савчуулж ингэж их ярьдаг. Тийм хүмүүс болдог. 3-ын тоо мөн чанартайгаа ойрхон байх тусмаа тэр хүн их ярихаасаа илүү уул нь 3-ын тооныхан ярих юм бол өнгөрсөн яг одоо цагтаа дээрээс нь илүү бүх юмыг шинчилж яхаар тийм мэдрэмжтэй тоо санагдав. За 3-ын тоо биднэрт хөдөлгөөн юм байна, бүх юмыг ангаад юм байна, цаг хугацаа юм байна гэдэг тийм том мэдрэмжүүдийг өгч исэн. Тэгэхээр энэ концепцэн дээр 3-ын тоогоо нүүдэлгээд энэ 3-ын тоо биднэрт ийм юм илэрхийлдэг юм а гэдэг санааг үлдээгээд 4-ийн тоон дээр очсон. За 4-ийн тоог ажиглаад эхлэхээр 4-ийн тоо бас маш сонирхолтой. Биднэрт бас зөндөө юм байсан. 4 зүг, 4 уйлрал, 4 хүчтэн тий. Одоо яг ингээд бас нөгөө хүний бие дээр түрүүн хэлжсэнчлэн тархийг 4 хувааж үздэг юм байлээ. Тэгэхээр одоо 4-ийн тоо бид нарын бие дээр гэхэд тархи байх жишээний ийм хэмжээнд. За тэгээ 4-ийн тоо өшөө дахиад ингээд задлаад үзэхээр хүний одоо нөгөө дөрвөлжин дүрс рүү илүү төлхөө орж ирнэ. Дээрээс нь 4 хуваасан дүрсүүд рүү орж ирнэ ч гэдэг юм уу те. Ингээд ширээ сандал ингээнээр харахад ширээ сандал энэ тоо ингээд зүгээр бодоход л энэ тэнцүү юмнуудыг хэлж ийсэн. 4 уйлрал хизээч би бинээсээ илүү дутуу байдаг гэхгүй 4 зүг ч гэсэндээ тий. Тэрнтэй адилхан 4 ширээний 4 хөлний нэг нь өндөр байх юм бол дээр нь юм тогтохгүй. Тэгэхээр аль энэ тоо болохоор бид нарт ингээд бүр энэ тэнцүү гэдэг ямар ч илүү дутуугүйгээр тэнцүү гэдэг зүйлсийг илэрхийлээд байгаа юм шиг. Тэгээ 4-ийн тоог ингээд ажиглах тусам 4-ийн тоо яаж исэн гэхээр хүний бие дээр ч гэсэн үүсэх юм бол нэг биеийг яг 4 энэ тэнцүү юмар хөгжүүлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Сэтгэл санааг бясалгал юу хөгжүүлдэг юм тий. Одоо хүчрхэг сэтгэл зүйтэй гэж яриад байгаа. Бие махбодыг фитнес тий. Өшөө дахиад ингээ ухамсар. Ингээд нэг биеийг одоо сэтгэл оюу ингээд задлсан ч гэсэнтэй ингээд 4 энэ тэнцүү хөгжүүлэх юм шиг. Ялваа юмыг ингээд нөгөө тэнцвэртэй авч явж сурах ухаан юм болов гэдэг утгаараа тэнцвүүлэх ухаан гэж. Ухаан үед одоо энэ яг бүтээлийн концепц дээр энэ бол маш том тэнцвэр юм. Альва юмыг хэд өвөөлгөн одоо сурах нь жишээ нь бясалгал дээр ч гэсэндээ нэг талын дэвшлүүлээд ивэл яах вэ? Яагаад тэгэхээр энэ тэнцвэртэй явах хэрэгтэй тий. Тэр утгаараа үнцэг болгоноос үлдээхгүйгээр энэ тэнцүү авч явах. Тэр миний мэдж байгаагаар альва юм болгон одоо юу гэдгийг задрахаараа 4 хэсэгт одоо задрахаараа ч багт альва ямиг авч үзэхдээ 4 өөр талаас нь хараад судлаад 4 үнцгийг тавиад энэ тэнцүү авч явна бол энэ тооны мэдрэмж өгөөд байгаа юм шиг санагдаж байгаа юм. Тэгэхгүй одоо юу гэдгийг аль нэг талыг нь дөвөөлгөөд энэ нь муу, энэ нь сайн гэдэг үнцэг тавьчихаар нөгөө нэг дээр нь тогтох юм байх болчихж байгаа. Тогтворгүй болоод ирж байгаа юм шиг. Тэгэхээр юмыг энэ тэнцүү авч явах ухаан гэдэг маш том ухаан. Жишээ нь гэр бүлийг гэл тэгэхэд бодъё л доо. За зүгээр эдийн засгийг нь л ингээл яваад байл л доо.
Тэгвэл юу болох вэ те? Эрдэм мэдлэгийг ингээл одоо юу гэдгийг өвшөө дээшээ тавиал яваад байл та. Тэгэхээр тэр санхүү эрдэм мэдлэг юу гэдгийг ингээ гэртээ бодоод үзсэн ч гэсэндээ тэр гэрт байх зүйлийг дөрөв хуваагаад энэ тэнцүү аваад явбал илүү аз жаргалтай, илүү одоо нөгөө тогтвортой тийм байх юм шиг. Жишээ нь гэр бүлийн харилцаагч гэсэндээ дөрөв хувааж байгаа л. Зүгээр ингээд өөрөө тэрийг тавиад ийм хөгжүүлээд гэвэл болохоор магадгүй би гэр бүл судлалын хүн биш. Гэхдээ тэр талаар нь мэддэг хүмүүс бол нэрээ дөрөв байдэн шүү гэж магадгүй байхгүй. Би өөрөө яг тэрүүгээрээ судлаагүй учраас мэдгүй. Нөгөө хүн талаас нь ярих юм бол дөрвийн тооны хүн мөн чанараасаа холдоод ирэхээрээ гоо сайхнаа алдаж ирэх. Тийм. Гадаад үзмж нь одоо юу гэдэг нөгөө тэнцвэр байхгүй болчих юм гэсэн үг. Тэгэхээр одоо хэд таргалах ч юм уу тий. Эсвэл хэд туранхай байх ч юм уу. Эсвэл бүр өөр байх ч юм уу тий. Ингээд нөгөө харагдах бүр юм үзмж өөрчлөгддөг, илүү юм өөр болцсон байдаг санагддаг. Тэгэхээр хүн болгонд энэ 9 тоо байдаг. Жишээ нь бид нар одоо түрүүн хэлсэн шүү дээ. Тэрүүгээр бол 16 үе бодогдоход бүх тоо орж байгаа. Тэгэхээр танд дөрвийн тоо та ингээд гадаад үзмж одоо онцгүй болоод эхэлвэл дөрвийн тоо маань хаана байгаа юм бэ? Аль одоо хэсэг дээр байгаа надад хідэн ширхэг байдаг юм ч юм уу те. Эсвэл зарим хүмүүс бүр дөрвийн одоо юун дээр төрсөн байж болох байхгүй. Тэгэхээр одоо эрүүл мэнд талаас алдагдаж болно. Надад бол нэг тиймэрхүү талаас илүү ажиглагдсан одоогийн байдлаараа дөрвийн тоотой хүмүүстэр тэгээд дөрвийн тоо шар өнгөтэй одоо нэг бүтээл дээрээ идэрч бүгдээрээ өөр өнгөтэй байгаа. Тэгээд өнгө талаас нь бас тоо талаас нь гэх тийм хоёр югаар яг нар шиг байхгүй. Уул нь маш гоё цацардаг. Дөрвийн тоо бүх юмыг ингэж хураагаад буцаагаад яг тэр хураасан юма түгээдэг тоо. Гэж би одоогоороо ажиглаад тэр нь юу гэдэг хэрвээ дөрвийн тооны хүүхэд байлаа гэхэд тэр хүүхэд аз жаргал хураагаад левел аз жаргалаа цацдаг. Одоо гомдол цохрол юу гэдгийг тийм юм хураагаад тавил яг эргэн тойрондоо тэрийгээ түгөөчдөг. Тэгэхээр энергийг хураадаг, буцаагаад түгээдэг тийм эрчимтэй. Одоо 3 тооных шинжилдэг гэлтгсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн шиг 1 тооных бол юм маш том хамтын хүч маань лайлалтай тийм юм байдаг бол ингээд тоо олгон юм өөр зүйлсийг одоо танаад орж байгаа учраас би илүү одоо бүтээлээ бясалгал тал руу нэлээд ярьж байгаа. Ягаад тэгэхээр урд нь бас нэлээд олон телевизүүдээр ярихдаа илүү уран бүтээл талаас нь ярьсан. Тэгээд энэ дээр болохоор илүү судалгаа, бясалгал тэр ажигласан талаас нь их ярьж байгаа шүү. За тэгээд 5-ын тоо руу орохоор 5-ын тоо маань өөрөө одоо урд дахь дугаар дээр бас ярьж ирсэн да. Санаж байгаа бол 5 махбод байна тий. Тэн дээр яаж тэжээдэг тухай хэлж ирсэн. 5 хушуумал бид нарыг тэжээдэг. 5 цул эрхтэн бид нарыг өнөөдөр тэжээгээд явж байгаа хамгийн том лаборатори байдаг. Тэгээ гарын 5 хуруу байна. Хөлийн одоо хуруунууд гэх жишээний 5 байгаа юмнуудаа ажиглаж эхэлнэ гэсэн. Яг тэр 5 байгаа юмнуудаа ажиглаад ботогцсон юм дандаа л нөгөө нэг 5 махбод шиг тэжээгээд байгаа зэрөөсөн. Энэ 5 хуруу надаа энийг төхүүлдэг. Энэ дотор байгаа 5 маань боловсруулдаг гэдэг ч юм уу тий. Тэр утгаараа 5 шуумал маань бидрийг тэжээж идэг. Тэгээ 5-ын тоо л ерөөсөө л юм нөгөө бүр чин сэтгэл одоо үнэртсэн юм шиг тийм тоо. Тэгээд яг энэ мандала судлалын югаараа болохоор 5-ын тоог Европ гадны зүг рүү болохоор эд баялаг маялаг гэл янз бүрээр хэлдэг. Тэгээд монголчууд бас нэг өөрөөр хэлдэг. Тэгээд би болон бид энэ бүтээл дээр ажигласан одоо дэвшүүлсэн юу нь болохоор тэжээх ухаан гэж өгсөн. Дээрээс нь үг нь бол ухаан гэдэг үгээр 5-ын тоогоо илэрхийлсэн. Ягаад гэхээр нөгөө 5-ын тоо маань бүр бүтэн бүгдийг тэжээж байгаа тэр утга учраас тэгээ 5-ын тоог тэгж тавьж өгсөн. Дээрээс нь 5-ын тоо маань цайвар синхрон өнгийг илэрхийлж байгаа. Тэгээд энэ өнгө маань өөрөө Тэнгэрийн хөх өнгөн дээр одоо сүүний өнгө буюу тэр нөгөө нэг цагаан өнгө нэмэгдэж гарсан Тэнгэрийг сүүгээр сүлсэн юм шиг тийм ариун тоо
Яагаад гэхээр бүр ингээ мэдрэмж нь өөрөө бүр тэгж нөгөө тэнгэр гэхээр бидэрт өгдөг мэдрэмж нь өөрөө нэг тийм нандин тий хүчтэй нэг орон зай. Тэгээ тэрэн дээр нөгөө хийсүү гэдэг тэр бидний тижээдэг тэр одоо өөрөөс нь гардаг тэр зүйлээр сүлнэ гэдэг өөрөө бүр маш гоё мэдрэмжийг надад өгч ийсэн энэ өнгөн ч гэсэн. Тэгээд 5-ын тооны хүмүүс гэдэг хүн рүүгээ ороод ярахаар маш их найз нөхдөйг эрхэмэлдэг. Маш юм одоо юу гэдэг одоо нөгөө нэг тижээн зориулна гэдэг утгаараа ингэж бүр хин нэгэн рүү бүр ингэж чин сэтгэлээсээ ингэж идэг хүмүүс 5-ын тоон дээр байж идэг. Тэгээд 5-ын тооны хүмүүсийг бүр ингэ цаанаас нь бүх юм ивэнтдэг байгаа юм шиг тийм байдаг. Тэр утгаараа нүд баялаг гэж яриад. Дээд энергиэс бүр ингээд бүх юм бэлэн байж идэг хүмүүс. Угаасаа тэд ингэж бусдыг тижээх гэж ингэдэг учраас тэр энэ юмнууд ингээд бэлэн байж идэг болохоор нүд баялаг шиг харагддаг, их юмтай харагддаг. Тийм хүмүүс. Мөн чанараасаа холтохоор 5-ын тооныхан яадаг вэ гэдэг. Тэгэхээр эсрэгээр болно шүү дээ. Тэ одоо түрүүний тоонуудыг ажигласнаар тэд нар одоо юу гэдгийг байх ёстойгоос өөр яг нөгөө эсрэгтэн болоодсэн шүү дээ. Тэрэн шигээ яг одоо энэ дээр болохоор буцаад нөгөө бүр амиа золиослогч гэдэг одоо баг хэлчихэж байна. Альфа юмд тийм. Бүр ингэж өөрийгөө бүр юучгүйгээр бүр ингэж эвдэж зориулах хэмжээнд очдог гэсэн үг. 5-ын тооныхны хувьд бол. Тэгэхээр тэр хүмүүс нөхөрлөл нь буруудна. Буруу нөхөрлөлийн өмнөөс бүр өөрийгөө золих ч юм уу тиймэрхүү зүйлс 5-ын тоо руу ажиглах гэдэг юм шиг санагдсан одоогоороо хүсээгүй нөхцөлтөө өөрийгөө золиод идэг тийм орхон шүү дээ. Тэгээ зүгээр нөгөө хүн болгон тийм тоо байгаа гэдэг байгаа шүү дээ. Өөрт нь тэр ажиглагдаад байвал өөрийнхөө 5-ын тоонуудыг бас ажиглах хэрэгтэй гэж бодсон. Одоо юу гэдэг тэр хүнд 5-ын тоо хаана байгаа? Юун дээр байгаа? Жишээ нь айд сургаадах юм бол 2-ын тоогоо ажиглах жишээ нь. Өөрийнхөө 2-ын тоогоо ажиглана гэхээр яг юу гэсэн үг юм? Энийг ярихаар нөгөө нэг мандала руу яг орчих гээд юм тий. Одоо мандалатай хамтлал тайлбарлахгүй байна. Гэхдээ тоонуудаа нэг мөсөн гой дуусчихгүй юм шүү. Одоо хүмүүс за минийх 6-тай 7-тайгаа хүлээж ич магадгүй шүү дээ. 9 тоогоо дуусчих. Тэгээ одоо 5 хүрсэн юм чи одоо арах уу гэдэг. За 6-гийн тоон дээр ороод ирэхээр нөгөө 3-ын тоон маань 2 тавтагдаж эхэлж байгаа. Одоо эндээс хойш харахаар 6 гэл тэгэхээр яг 6 бол одоо бас ажиглаж үзэж болно. Тэгэнгუთ энэ 6 дээр илүү далтын юмнууд надад илүү ажиглагдчихсэн. Юу вэ гэх тэгэнгуთ одоо нөгөө зөрсөн гурвалжингаар илэрхийлсэн пентаграм евроодч гэж нэрлээд байдаг. Энэ бол шашны маш олон тэмдэглэгэн дээр байд юм байлээ. Тэгээд нөгөө нэг 3-ын тоо маань өөрөө нөгөө уртны ярьснараа маш том юм цаг хугацаач юм шиг юм нөгөө хөдөлгөөн эргэлт гэл ингээл бүгдийг ангаадаг шинчилдэг гэдгсэн бол энэ 6-гийн тоо яг тэр хүч 2 дахин байна. Өнгөрсөн одоо ирээдүй энэ амьдрал дээр эргэж байгаа бол даалт талд бас яг эргэж байгаа юм 3 том хүч байгаа. Тэр 3 том хүчтэй хамт. Тэгээ энэ дээр ажиглаж байгаад 6-гийн тоог бас нөгөө бусад орнууд юугээ судалсан байгаа бас монголчууд юу гэдэг талаасаа бас ажиглаад тэгээд энэ одоо тэн дундаас юу гэмдэ уран бүтээлчийн санаагаар ингэж нөө татмаар байсан ч юм уу намайг татсан үг гэх юм бол 6-гийн тоо энэ орчлонгийн хамгийн хүчтэй тоо гэдэг тэр үг намайг их татчихсан. Оо тийм үү 6 мэт мод гал ингээл 6-тай холбоотой та нарт үлдээх зөндөө хол юмнууд байгаа. 666. Тийм муу ёроор бас их илэрхийлээ. Тэгээ энэ болохоор нөө шашны юм руу илүү оруулчихж байгаа сте тамнаа. 6 дахь мэдрэхүй энэ төр гээл тийм. Тэр утгаар 6-гийн тоонуудыг ажиглаад тэгээд нөгөө нэг 3-ын тог 2 тавтсан гэдгээр нь дээрээс нь энэ орчлонгийн хүчтэй тоо гэдгээр нь нөгөө нэг үгийн хүчтэй маш их холбоотой тоо байсан. Яагаад гэхээр үгийн одоо нөгөө маш өндөр тийм 2 том эргэлт явж идэг гэдэг утгаараа энэ маш өндөр хүчтэй тоо санагдчихсэн. Тийм учраас шашны символуудад хэрэгэлдэг юм болов тий оршихуй үүдч гэж ярьдаг энийг бол бүр маш олноор тэмдэглэсэн байдаг. Судлаад үзвэл бүр зөндөө байгаа. Миний хувьд дээр бол зогсоогоод за энэ бол хөдөлгөөнд зохицон өсөх ухаан
гэдэг санааг төвшүүлж тавьсан. Өнгөний хувь дээрээ болохоор хүүтэн ногоон гэж хэлдэг дээ. Тэнгэрийн хүүхдээр нөгөө зүлгэний ногооныг нэмсэн тийм өнгө байсан. Энэ нь юу вэ гэхээр ногоо бол нөгөө байнга шинжлэгдэж ургаж идэг те дахин гэж бүр цоо шинээр гарч ирж идэг. Тэр мэдрэмжэн дээр үнэн гэсэн тэр одоо юу гэдэг тэнгэрийн өнгө хоёр орж ирж байснараа илүү энэ 6-гийн тоо бүр ингээд маш их хүч тэр шинжлэлтийг илүү хүчтэйж байгаа юм шиг тэр санагдчихсэн. Тэгэхээр тэр хөдөлгөөнд цогцсон өсөх ухаан гэдгээр нь тавиад нөө буцаад хүн рүүгээ ороод ажиглах юм бол 6-гийн тон дээр байгаа хүмүүс яадаг вэ гэхээр асар өндөр үгийн хүчтэй хүмүүс байдаг. Энэ хүмүүс одоо юу гэдэг ярьсан хэлсэн юм нь биелэх эргэн тойронд байгаа одоо нөгөө нэг ерөөлөх хэлэх стайл гэлчмээр шахуу тийм хүмүүс 6-гийн тон дээр яг эннийхээ эсрэгээр нь буцаад бодохоор яах вэ гэхээр жоохон нөгөө нэг бусдыг үгүйсгээд өөр лүгээ жоохон шунлыг татаад байдаг. Би тийм юм да би юм да болчвол гэсэн 6-гийн тооны үн дээр нэг тиймэрхүү зүйл ажиглагдана. Дээрээс нь эсэргээрээ нөхөн өрөөх ёстой хүмүүс их муучлах гэдэг. Тэгэхээр тэр нөө тооныхоо мөн чанараас холдоод ирэхээр айгүйх шүүмж ярьдаг хүмүүс болчих гээд байд юм шиг санагцаад 3-ын тон дээр хов яриад байсан бол 6-гийн тон дээр шүүмж гэдэг ч юм уу тий. Тэр утгаараа баригдчихсэн. За 7-гийн тоог ажигласан 7-гийн тон дээр болохоор бүр сонирхолтой. Намайг ер нь нэлийн татсан тоо 7-гийн тоо. Яагаад тэгэхээр 7 их шиг 7 нот тий. Тэгээ солонгын 7 өнгө гэл тэгэл 7 хүрд гэл. Ер нь 7 дээр их сонирхолтой зүйлс дандаа юм бүтээжсэн. 7 их шиг байгаа болохоор бид нар ярьдаг тий. Үг бүтээдэг. 7 нот байгаа учраас хөгжим зохиогддог. Солонгын 7 өнгө байгаа учраас маш гоё өнгөлөг олон зураг одоо биднэрт байгаа бүх зүйлс бий болтогч гэдэг юм уу те. Магадгүй хүмүүс энийг өөрөөр ажиглаад 7 бол тийм ээ гэж санаа дэвшүүлэх бүрэн боломжтой. Миний хувьд 7-гийн тоо бүтээгч юм шиг санагдсан. Тэгээд альва ямиг бүтээдэг гэдэг утгаараа надад тэр хайр гэдэг үг их гоё санагдсан. Тэгээд нөө хайрыг энэ орчилно бүтээвэл илүү гоё. Гэхдээ 7-гийн тоо юмыг яг ингэж бодит бий болгодог юм шиг санагдаад байгаа байхгүй тийм байгаас тий. Яг үг болж байгаа. Маш гоё хөгжим болж байгаа. Маш гоё зураг болж байгаа ингээд 7-гийн тоо өөрөө тийм содон зүйлсийг бүтээж байгаа юм шиг. Энэ урлагийн бүтээлүүд байна шүү. Маш олон юмнууд энэ 7-гийн том дээр яг энэ орчлонд бий болж байгаа юм шиг тийм тоо санагдсан. Тэгээд 7 хүрт бол яг энэ махан бий дээр л байдаг. Тийм. Бидний сүнсэн бие юм уу өөр гариг дээр очивол бид нар яг энэ дэлхий дээр байгаа шиг 7 хүрттэй байгаа ч үгүй ч. Яг энэ орчлонд байгаа учраас энд байгаа. Тэгэхээр яг зарим одоо юу гэдгийг гүнзгийрүүлсэн бясалгал дээр ярих юм бол энэ ч нөө хуурамч сансараагийн 7 хүртч гэж нэрлээд байдаг. Нөгөө энийг чи орхиод явдаг бие алга болдог бие учраас тэгж нэрлэгддэг. Тэгэхээр 7-гийн тоо биднэрт бүтээх альва ямиг бий болгох бүтээж байгуулах зүйлийг сануулдаг бол 7-гийн тооны хүмүүс яадаг вэ гэдэг. 7-гийн тооны хүмүүс маш гоё үзэсгэлэнтэй хүмүүс. Эсвэл маш хайр татам хүмүүс юм уу? Одоо юу гэдгийг те бүр тийм үнэхээр одоо альва юмны төгс төгөлдөр шиг тийм хүмүүс байдаг. Дээрээс нь эдгээр бол одоо юу гэдгийг одоо хэлэх юм бол сүнсний дээд хөгжлийн хүмүүс. Сүнсээр нь яривал бүр дээд хөгжлийн хүмүүс гэ хэлж болохоор тэд нар энд альва зүйлийг бий болгох гэж ирсэн. Бүтээгч нар тийм бүтээх гэж ирсэн. Тэр 7-гийн тоо мөн чанараасаа холдоод ирэхээр яадаг вэ гэхээр хүүтэн хүнтэй болдог. Илүү юм бүтээхгүй одоо залах уу тий ингэж нөгөө өөрийгөө тусгаарлсан хүмүүсээс холтсон хүүтэн хүндий уг нь бол бүтээгээд би болгоод ингээд нөгөө яг бодит болгоод хин нэгэнд яг хэрэгтэй тэр зүйлийг өгөх гэж байж байгаа тоо юм шиг тий. Тэр 7 нот ямар гоё хөгжмийг бидэрт өгч юм. Тэр 7 өнгө ямар гоё мэдрэмжийг бидэрт өгч юм тий. Энэ үгс энэ их шиг байгаа учраас ямар гоё уянгалж юм тий үгс. Тэрэн шиг 7-гийн тоо тийм л хэрэгтэй хүмүүс байтал мөн чанараасаа холтохороо
Илүү эсрэгээрээ болоод идэх гэсэн. За 8 тон дээр очиод эхлэхээр 8 тоо болохоор нөгөө ярьсан 4-ийн тоо байгаа шүү дээ, тий. 4-ийн тоо 2. Тэгэхээр нөгөө 6-гийн тоотой адилхан ярих гэдэг л та одоо 8-ийн тоо ингээд 9-ийн тоо ч гэсэндээ бас яг тиймэрхүү. За тэнцвэр гэлцэн шүү дээ. Тэнгууд тэр 2 ороод ирж байгаа. Тэгэхээр нөгөө тэнцвэрийг тэнцүүл гэж байгаа юм шиг. За тэгээ 8 дээр миний ажигласнаар болохоор 8 дээр нөгөө 8 тахил жаргалын 8 морь гэж байт юм бэлээ. Өшөө 8 зөвхөс гэж байт юм бэлээ. Өшөө чинь одоо ингээ ажигласан 8 гигэн гэдэр гэл нөгөө ном багт байт юм бэлээ. За тэгээд ингээ 8 дээр маш далтын юмнууд их байгаа. Тэгээд юу гэж бодсон бэ гэхээр энэ бол тэнцвэрийг тэнцүүл гэж байгаа юм чинь энэ бол хамгаалалт юм байна гэж ойлгосон, хүлээж авсан. Тэгээд хамгаалалт гэдгээр нь бүтээлээрээ дамжуулж хүрэх гэхээр шийдсэн гэдэг юм уу та. Тэгээд хамгаалалтыг зөв байгаасаа гэдэг утгаар бүтээл дээрээ зөв 8 тоог илэрхийлэх үгээ зөвөр сонгож байсан. 8 тооны өнгө маань өөрөө 1 тооны улаан, 4 тооны шар 2 нийлж иж гарч ирдэг оронжонг. Тэгэхээр улаан бол галыг тий цусыг маш хүчтэй юм өнгөштэй тий илэрхийлэмж нь. Энэ дээр нарны тэр маш гоё тунгалаг шар өнгө орж иж оронжонг үүсдэг буюу гал бол нарны тэр зүйлсийг нэг дор агуулж идэг учраас энэ 8 тооны эрчим өөрөө маш том эрчим болж санагдсан. 8 тооны хүмүүс өөрсдөө яста нөгөө одоо юу гэдэг маш хүчтэй хүмүүс гэж хэлнэ. Яг 8 тон дээр байгаа хүмүүс эднэрийг болохоор энергийнхаа хувь дээр болохоор хамгаалагч. Бүх юмыг ингэж хамгаалж чадчихийдэг. 8 тооны хүн мөн чанараасаа холдоод ирэхээр яадаг вэ гэхээр за маш их огц мууртай дүрс хийдэг. Тэр нь яста жинхэнэ нөгөө оршихуугаар нь ингэж байгаа юм шиг самарж гинэ. Тийм мэдрэмж хүмүүст өгдөг. Тэгэхээр мөн чанар руугаа ойртох тусмаа энэ хүмүүс илүү дүлгөн, илүү олон руу чиглэсэн, бүр ингэж хүүхдүүд рүү чиглэсэн. Одоо юу гэдэг тэр 8 тонны энергийг бүтэн түгхээр юм хийд юм байна л та. Маш их цараатай юм хийдэг хүмүүс гэж хэлж болно. Тийм байтал мөн чанар нэр гэхээр одоо нөгөө чиглэж байгаа юм нь тийм боловч тэндээ дүрлцдэг, тэсэлдэг. Тэгэхээр нөгөө хийж байгаа юмтайгаа хамт ер нь бүгд л самрагдах гэдэг гэсэн. Тэгэхээр тэгэхээр ер нь өөр дээрээ байгаа их дүрлцээд байдаг бол өөрийнхөө 8 тог бас хаанаага гарчих хэрэгтэй. Тэгэхээр яг дараа нь би мандалаа гэдэг. Тэгээд 8 тог бол мөн чанараасаа холдвол их бухимд тийм байна. Одоо юу гэдэг хамгаалах хэрэгтэй юм чинь эвдээд илэн л гэсэн үг шүү дээ тий. Мөн чанарынхаа эсрэг очиод ирэхээр тэгэхээр 8 тоо эвдэгч болчих гээд юм байна л гэдээ ойлгож байна. Гэхдээ эсрэгээрээ бас маш их шуналтай болж эхэлдэг 8 тооны. Ийм чимтэй олчих, тийм чимтэй олчих, би ч ийм юмтай олно, тийм юмтай олно гэдэг ер нь асар их юм хураах гэдэг. Тэгэхээр ер нь заавал нуурлахаас илүүгээр их юмыг одоо шунж хураагаад байгаа бол бас 8 тооны гэмтэл байх магадaltaй. Санагцсан одоогоор ажиглаж байгаа. За тэгээд 9 тон дээр очихоор 9 тоо маань нөгөө 3 тоо 3 тавхацсан. Ингээд 9 тоог илэрхийлж байгаагийн утга учир нь болохоор одоо нөгөө нэг энэ цифр тоонууд яг нэг ширхгээр байдаг тоонор бидэрт юу илэрхийлэх гэдэг юм бэ? Энэ тоогоор дамжуулж цаад санаа яаж тусгаад идэм бэ гэдгийг л бүтээлээрээ илэрхийлэх гэж оролцсон гэсэн үг. Тэгээ 9 тоо маань өөрөө хөдөлгөөнд хүсэх ухаан. Тэгээ дахиад нэг юм байна. Дахиад ингээ 3 дахь 3 юм нэрхчлээ шүү дээ. Энд тэгэхээр 3-аар 3 эргээд байгаа зүйлс байгаад. Тэгэн гол 9 тог ингээд нөгөө бодоод одоо юу гэх юм бэ? Нэг оронтой тоо болтол аль ч тооны хажууд тавиад нэмээд үзэхээр тэр тоо нь гардаг юм байна. Жишээ нь 1 тооны хажууд ахад 10 гараад тэг дээр нэгэ нэмэхээр нэг л гардаг. Нэг оронтой тоо хүртэл нэмж байгаа. Яг энүүгээрээ бүх тоо нь өөрөө гардаг. Тэр утгаараа 9 тоон дотор бүх тооны мөн чанар байдаг. Саяны урд ярьсан бүх тооны мөн чанар 9 тоон дотор байдаг.
Тэгэхээр монголчууд 9-ийг маш их бэлэгддэг. Одоо юу гэдэг 3-ыг бэлэгдэжсэн. 7-г бас манайхан чайг бэлэгшээдэг. Дээрээс нь 9-ийн тог маш их бэлэгшээдэг шүү дээ. 9 цацал өргий, 9 цагаан хүсэл гэл одоо 9-ийн тон дээр ажиглахаар маш их одоо яг нэг биднэрт уламжлаад ирчихсэн тэр зүйлс дотор цацлын одоо тэр халбах 9 нүхтэй авах жишээний тэгэл 9 зоос гэл ингээл ер нь 9-тэй холбоотой юмнууд тэгж ажиглагдчихсэн. Тэгээд яг энэ тоогоо өөрийг харахаар бүх тоо гарч исэн учраас энэ тоо бүх тооны шинжийг агуулдаг тоо юм байна. Тэр утгаараа хөдөлгөөнд зохицон хүсэхийг жолоодох ухаан гэж дэвшүүлээ. Альфа зүйлийг хөдөлгөөнд орших зүйлийг зөв хүсэх одоо хүслийн зөв байгаа бол тэрэн дээр нь жолоодох ухаан. Тэрийг тааруул. Тэгэхээр 9 маань нэлийн олон юм болоод байна. Тийм. Зөвөр нөө ажиглалтаараа. Тэгээ бидний бүтээл дээр бол зүүн гэж оруулсан. Яа тэгэхээр монголчууд маш их зүүнтэй арт түмэн гэж ярьдаг те. Тэгээд 9-ийн тог ер нь маш их бэлэгшээжсэн болохоор за энэ бол зүүн юм байна. Дээрээс нь жолоодох ухаан гэдэг үгийг 9-ийн тон дээр аваачсан. Тэгээд 9-ийн тооны одоо нөгөө нэг мандалаар руугаа ороод ярахаар 9-ийн тооны хүмүүс яадаг вэ гэхээр одоо маш өргөн гал судалтай хүмүүс 9-ийн тон дээр байдаг. Дээрээс нь 9-ийн тооныхан бүгдээрээ одоо юу гэдэг хүн жолоодох хэвээр хүнгээ ботчих л та тий дагуулж авах хэвээр ч юм уу тийм. Тэгэн гот тэр хүмүүс их мөн чанарт нь бас хүргэдэг хүмүүс гэж ойлгож байна. Ер нь тэр нь тоо олгон гарч ирж байна гэдэг чинь тухайн тоог мөн чанарт нь төхөөлж өгдөг тийм асар өндөр гол судалтай. Тэгэхээр тэр гол судлаар өөрөө их зүв байх хэвээр. 9-ийн тооныхон хэрэгцээ мөн чанараасаа холдоод ирэхээрээ маш их бас нөгөө нэг 8-9-2-оор нь жоо ойролцоо бас нэлээд хүчтэй. Тэгээд нөгөө тийшээ таг аваад явчихдаг гэдэг юм уу? Буруу санаар. Тийм санагдсан. Тэгэхээр одоо нөгөө алдартай ерөнхийлөгч ч юм уу эсвэл алдартай залилагч мэллэгч нар ч 9-ийн тон дээр яж болох юм шүү дээ. Тийм ер нь ингээд цаашаагаа нөгөө эргэн тойрноосоо бас илүү их ажигласан гэх юм уу нөгөө хүмүүсийнхээгаа бодож үзээд. Ийм байт юм байна штэ. Энэ хүн ийм юм байна. Тэгэл тийм юм байна ч гэдэг юм уу. Одоогоор бол бас мэдээж энэ ажиглалт цаашаага өснө, дахиад явна. Одоогийн байдлаар ажиглаж байгаа ажиглалтуудаа л яриад энэ бүтээл Тэнгэрийн цагтл бүтээл дээрээ төвшүүлсэн санаагаа ярьж байгаа штэ. Хэдүүлээ. Тэр утгаараа яг ингээд энэ 9 санааг энэ бүтээл маань илүү илэрхийлж хүргээсэй гэдэг утгаараа хэлбэр нь болохоор одоо галын дүүлийн хэлбэртэй. 21 метрийн урттай эсгийн ажил инсталляц бүтээл байгаа. Дээр нь болохоор гурвалжин дөрвөлжин бөөрөнхий гэсэн. Тоо маань өөрөө буцаад дүрсэн тураагтахаараа одоо түрүү хэлсэн шүү дээ. Дөрвийн тоо бол дөрвөлжин юм аа гэд. Тэрэн шиг юм 3 дүрсэн турагдчих байгаа. Буцаагаад. Тэгэхээр тоо бол дүрс хэм хоёрын нийлбэр байгаа гэдэг тийм. Тэр тоо ч өөрөө нэг юм давтамж тэр давтамж нь өөрөө хэлбэр байх юм байна. Хэлбрээр илэрхийлж болох юм байна. Өнгөөр илэрхийлж болох юм байна. Дээрээс нь хүг аялгаугаар илэрхийлж болох юм байна гэдэг нь хэмнэлээр илэрхийлж болох юм байна. Гэдэг санааг бүтээлээрээ төвшүүлээд тэгээ манай бүтээл болохоор хамтарсан бүтээл. Энэ дээр маань болохоор хөгжмийн бүтээл байгаа. Перформанс буюу бүжгийн одоо нөө хөдөлгөөний урлаг байгаа. Дээрээс нь яг энэ одоо бүтээл маань өөрөө эсгий болон арьсан урлалаар бүтээгдсэн юм бүтээл. Тэгээд ер нь яг өв уламжлалын зангилаан бичгийг оруулж өгсөн. Тэр утгаараа зангилаан бичгээр бид нар тоо түрүүний одоо дэвшүүлсэн бүх үгнүүд байгаа даа штэ. 1 дээр нэгдэл, 2 дээр үнэн, 3 дээр нүүдэл гэл тий 4 дээр тэнцвэр гэд энэ бүгдийг одоо тэнцвэрээ болохоор бид нар бат гэдэг үгээр илэрхийлсэн. Тэгээ 5-ыгаа ухаан, 6-гаа хүсэл, 7-г хайр, 8-ыг зөв, 9-ыг зөн гэсэн үгсийг түрүүний хэлбэр дотор зангилаан бичгээр бичиж өгсөн. Тэгээ тоонуудыг бас зангилаагаар зангидаж өгсөн. Ийм бүтээл бол сая Герман улсын Bützelsdorf хотын Nord Art гэдэг үзэсгэлэнд special project буюу одоо онцгой хөтөлбөр гэдгээр оролцсон. Яг төв танхимд нь онцлог бүтээл гэсэн. Онцлог бүтээлээр бид нар оролцоод
Тэгээд тэн дээр бол сая 9 сарын 11-нээс 15-ны хооронд бид нар яг нөгөө нэг Монголын үндэсний урлагийн их театрын бүжигчин болормаа гэх гэж хаад болормаа гэж байгаа юм шиг хэлчихлээ. Болормаа яг тэр перформанс артыг хийсэн. Төвшин жаргал маань одоо яг хөгжмийнх дээр нь борхуутай хамтарч өөрөө яг энэ 9 аяыг нь хийж өгсөн байгаа. Тэгээ яг манай энэ бүтээл бол тэнд одоо тоглогдоод яг перформанс үзүүлбэрийн үеэр үнэхээр сонирхолтой зүйлс болж исэн. Тэр хүмүүст маш их хүчтэй хүрж исэн. Дээрээс нь одоо яг хувцсны хувьдаар бид нар бас жоох үндэсний хувцсыг оруулсан. Ер нь бол бидний багийн хүсэл бол бүр илүү модерн зүйлсийг бас хүсэж исэн залуучуудад хүрэхтэй. Өөрсдийн бидний байгаа өв маань өөрөө маш том одоо агуулгатай эсгий маань л гэл тэгэхэд чинь эсгий урлал маань өөрөө асар том агуулга, асар том зүйлийг илэрхийлдэг. Арьсан урлал маань ч гэсэндээ тий. Тэгээ эндээс харахад дээрээс нь занглан бичиг маань хүртэлтэй манай маш том өв болчихж байгаа. Тий. Бидний бичиг соёлын маш том өв. Дээрээс нь охины бүжгэлж байгаа би биелгээ. За хөгжмөндөр байгаа тэр хөөм мемороор гэд Монгол юмнууд энэ бүтээл өөрөө асар олон өвийг нэг дор хамтруулсан тийм бүтээл болж Норд артад оролцсон. Тэгээд яг бүтээл маань өөрөө 23 оны 5 сараас эхлээд Германы кураторууд маань өөрсдөө яг анхны концепцаас нь эхлээд хамтарч ажилласан танилцуулгаас тэгээд ингээ бий болоод үзтэл өөрсдөө их хүлээлттэйсэн. Яг үннийг хэлэхэд кураторууд нь хүртэл яг ямар болохоо мэдэхгүй байсан гэж хэлж ирсэн. Тэг яг ингээд бүтэн босоод ирэхдээ бүр үнэхээр сэтгэл дүүрлээ. Яг ийм болно гэж юусоо төсөөлөөгүй гэдэг одоо тэр Норд артын ерөнхий куратор Wolfgang яг одоо бүр яг бүтэн үзээд эцсийн байдлаараа дуусаад яг перформанс арт хийгдэж байхад хэлжсэн. Маш их хүлээлттэй байсан. Яг ямар болох юм болоо ингээл одоо нөгөө санаанаас нь эхлээл яригдсан учраас эн чинь ингээл хүн болгон хүлээгээл яг ямарыг мэдэж чадахгүй. Дээрээс нь бид нар ингээд нөгөө 5 өдөр тэр танхимд ингээд яг хүмүүсийн үзэгчдийн донд бүтээлээ босгож байсан байхгүй. Тэг ингээд дэлхийд тавьсан байхад хүртэл хүмүүс одоо яг ямар болох юм болоо л гэх юм бүх хүмүүс ингээд нэг юм одоо юу гэдэм бэ хүлээлттэйгээр байж исэн. Тэгээд үнэхээр одоо хүлээлт давж сайхан мэдрэмжтэй байна гэж хүлээж авсан. Тэрэнд нь дээрээс нь Германы үзэгчд одоо юу гэдэм бэ үзэсгэлэнгийн үзэгчдийн мэдлэгийн түвшин маш өндөр байсан. Бид нар ер нь хүмүүсийг ямар байх вэ гэдээ бас бид нар үзэгчтэй хүлээчтэй юм лээ уран бүтээлч болохоор. Үзэгчт нь ямар байх вэ, яах вэ гэдэг жисэн тэр нөө асуултууд бол үнэхээр одоо юу гэдгийг маш өндөр түвшний асуултууд ирж ирсэн гэж хэлж болно. Тэр тооны талаар, өнгөний талаар, тэр дүрсийн талаар хүртэл ингээд үзэгчт нь өөрсдөө бүр ингээд маш сонирхолтой судалгаатай дээрээс нь асуугаад би ч одоо энийг хийх гэж бас ингээд нэлээд олон судалгаа хийж идгээр зүйлсийг гаргаж ирээд өөрийн ажиглалтан дээрээ бүгдээрээ нэмээд эднэрийг гаргаад төвшүүлээд хийгдэж байгаа бол тэр үзэж байгаа хүмүүсийн төвшин бас үнэхээр гоё байдаг уран бүтээлчдэд. Тэр хүмүүсийн авч байгаа мэдрэмж одоо энэ аян яг яаж хийсэн бэ гэх жишээ нэ тий. Энэ хөдөлгөөнийг яаж гаргаж ийн. Хөдөлгөөн болон аян хувь дээр бол яг чөлөөтэй өгсөн саяныхаа одоо та нарт ярьсан энэ одоо тоо болгон ийм юм хэлээд байгаа юм шиг санагдаад байна. Энэ хэлээд байгаа юм шиг энэ санааг л нийгэмд боيو олон нийтэд хүргэмээр байна. Тоо болгон үг хэлээд байгаа шүү, цагтл тэгээд байгаа шүү гэдэг санаагаар. Тэгэхээр та нар одоо юу гэдэг нэгэнтээ хараад байвал одоо би өөрөө бас яг энийг ажиглаж явах явцдаа бүр сүулдэ яг тийм болсон байсан. Ижил таарахаар нэр энэ тэр штэ. Өөрөө судлаад байгаа болохоор тийм юм надад хэлэх гэдэг юм ч гэх юм уу тий. Тэр мэдрэмжээр яваад байсан. Гэтэ би одоо ингээд сарангой хичээгээ бас бүтээл та чинь 2 жил хийсэн шүү дээ тий. Тэгсэн 2 жилийн турш ингээд судлаад тэгээ өөрөө бүх юм ингээд хийгээд дээрэс нь бүх зардлаа хүртэл ингээд өөрөө гаргаж байгаа байхгүй. Тэгээ одоо ийм гоё өв соёлтэйсэн ийм том бүтээлтэй маш оюуны өндөр одоо ийм зүйлсүүдийг шингээж өөрийнхөө цаг зав тэр эсхий бүтээлүүд дээрээс нь тэр нөгөө нэг тэр нь гарч байгаа бүх зардлыг ингээд өөрөө даагаад гаргаад тэгээд энэ Германы нөгөө үзэсгэлэнд ингээд явж байгаа. Тэгээд энэ ингээд очиод хүрээд
олон хүнд ингэж байгаа ч гэсэн ингээ Монголд нь хийн ч нэг мэдхгүй те яаж энийг ингээ сурталчилтын болоо гэж би бүр гайхчихсэн. Тэгээд манай урлагийнхан дас ингээд нөгөө нэг юу амар дутуу юм байна да. Тэгээд яг одоо Монгол үзэгч нар жишээ нь ийм бүтээлийг хүлээж аваад ингээд одоо ойлгоод дээрэс нь ийм зүйл рүү хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу тэр одоо орон зай нэлээд хөгжөөгүй юм байна да гэж. Одоо сарангойгч бол дараа нь дахиад хүчнөөн гой бүтээл гаргах бах тий. Тэгээд тэр болгон дээр бас хүн чинь ингээд бүх мөнгөө өөрөөсөө гаргал ингээ харж хэцүү шттэ. Тэгэхээр энэ бүгдийг гоё дэмжиж өгөх гоё байгууллага одоо хөрөнгө оруулалтыг спонсорууд энэ төр холбогдоорой. Бид гоногчийнхаа юуг тавьчээ доор нөгөө бүтээлийн Nord Art-аас меншн хийгээд оруулчээ. Тэгээ гоё рил бичлэгүүд энэ төр гарсан те бүтээлэр нь. Тэрийг нь бас оруулъя. За тэгээ тооны талаар тоо бид нарт юу хэлж тэнгэрээс ямар захиа авчирдаг талаар бүтээл маань иймэрхүү судалгаатайгаар ингэж хийгдсэн юм аа. Анх нөгөө одоо тэр гадны нөгөө хүмүүстэй хамтраад тэгээ энд орё энэ төр гэдэг санаа нь яаж гарсан юм? Энэ бол яг нөгөө Монголын одоо соёлын элч, оюун туяа гэдэг герман дахь соёлын элч байдаг. Оюун туягчийн баг хамт олон буюу Монголын арт за тэдний нэр чинь бас их урт нэртэй гэх. Тэр байгууллага за дараа нь энд нэрийг өгнө гэдэг. Тэр байгууллагаас санал тавьсан Германы кураторууд ирэх гэж байна. Тэгээд нүүдлийн соёл буюу эсгийгээр хийдэг уран бүтээлчдийн одоо судалгаа авч ирсэн тухайн цагт яг 23 оны 5 сард. Тэгээд одоо бүтээлийн концепцийг тийш явуулсан. За ийм бүтээл ханаа эсгийн арсын урлагийн тэнгэрийн загтал гээд инсталляц бий болно гэдэг нөгөө анхны концепцаа дэвшүүлээд явуулчихсан байсан. Тэгээд тэрний дагуу яг кураторууд нь Nord Art болон Kunsthalle Düsseldorf дээрээс нь дахиад нэг өөр юм 3 үзэсгэлэнгийн кураторын баг тухайн үед ирж уран бүтээлчдийг үзэж сонирхож бүтээлүүдийг сонирхож явж ирсэн. Тэрэнд бүтээлээ өгснөөр ирээд тэгээд үзээд сонгогдоод тэгээ хамтын ажиллагаа өргөсөн гэсэн үг тэгээд. Тэр яг нөгөө нэг перформанс явагдаж байхад нээлтийн үеэр одоо нөгөө ай бүжиг бүх юм зэрэг болох үе дээр яг бүр байнга бор орсон. Өдөрт 3 тоглоход 3 удаа яг тэр хөгжим эхлэх тоолонд бор орж исэн. Тэр нь ингээ дээвэр нь өөрөө нэг юм шилэн болон төмөр материалтай болохоор нөгөө бороо нь ингээд бүр нөгөө тэр чимээ өөрөө нөгөө манай аян дээр бүр ингээд юм нөгөө нэмээд бүр үнэхээр яг тухайн үеийн тэр нөгөө зөвхөн тэр цаг үе моментод мэдэрч болох мэдрэмжийг бүр буулгаад байгаа байхгүй. Яг тэнд үзчихсэн хүмүүсээ тэр бүгдээрээ бүр ингээд үнэхээр сонин тийм хүчтэй мэдрэмж авсан гэдэг юм яриа. Тэгээ бид нар нөгөө тэнгэрийн цагтлал гэдэг утгаараа өөрсдөө нөгөө бүтээлтэй нэр өгсөн нэрэн дээрээ ч тэр юм уу. За тэнгэрээс нь захиа ирсэн. Нөгөө бороо орчгууд баг тэгээд байгаа юм шиг. Энэ мэдрэмж бас их гоё байсан. Тэр нөгөө сарангойгч 2 бүтээл дээр нь хоёулын дээр нь би орж исэн штэ. Харсан цуврал дээр нь миний зургаар хийжсэн. Энэ бүтээл дээр болох тэнгэрийн загтал бүтээл дээр болохоор би аян дээр нь одоо продюсер найруулга дээр нь ангийнхаа найзтайгаа манай анги чинь хөгжмөжгийн хүүхдэд төгөхгүй тэгээд борхуу гэд найзтайгаа хамт аян ингээд хийж өгсөн. Тэгээд яг бас тоонуудыг ингээд сарангойгчээр яриулаад суугаад ингэнгүүт арт талд нь надаа юм сонио хим одоо vibration eye гэдэг шүү дээ. Нөгөө юу гэдэг лээ гэрцийн аюуд те тоо болгон өөрийн гэсэн тийм гэрцийн аятай юм шиг сонсогдоо болдгоо. Тэг гоногчийн дүрснүүдийг чи харахаар надад тийм гэрцийн аянууд сонсогдоод байна гэд. Тэгээ гоногч намайг нөгөө аяыг нь хийгээ хэлсэн болоод ч тэр одоо сонсогдоод юм шиг. Тэгээ би найздаа одоо хөгжим хийдэг тэр найздаа хэлээд борхоо гэд. Тэгээд манай найз тэрийг ингээд аль болох нөгөө хөгжим рүүгээ оруулах гэж хичээсэн. Тэгээд тэгтээ бусад юмн дээр нь болохоор би ерөөсөө чиглүүлэг өгөөгүй. Тэгээд жоохон ингээд за чи энэ 7-гийн тоон дээр илүү гоё magic-тэй бүтээгч тоо юм чинь ийм одоо юутай ай зохиогоорой одоо мүүдтэй тий 3-ын тоон дээр илүү ийм зохиогоорой гэл тав болгоныхаа онцлогдсон зариулаа би найздаа одоо захиалга өгж авахгүй. Тэгээд гэрцүүд оруулж өгөөрэй гэд. Тэгээд сонсоод болж энэ болохгүй байх гэж засаад аян бас бүтчихсэн. Тэг бүх юм ингээд айгүй их тийм одоо мэдээлэл тий тийм хүчийг агуулж одоо
бүтсэн юм шиг санагдаад байгаа. Одоо тэгээд яг танай подкаст дээр одоо ярьчих нэг зүйл нь болохоор яг энэ аяыг одоо ирээд багш нартаа сонсгосон. Тэгээ манай багш нар болохоор хөөх энэ аян өөрөө маш их одоо сонсоход маш их цэвэрлж штэ. Ягаад тэгэхээр одоо миний багш нар чинь миний хайрлж хүндэлж байгаа хоёр багш байгаа. Тэр багш нар маань сонсоод үнэхээр гоё болчих сонирхолтой. Энэ ая өөрөө гэсэн тийм одоо нэг сонсоход цэвэрлэгдэж байгаа энергийн төвшөнд цэвэрлэгээ хийгээд байна шүү дээ гэдэг зүйлийг хэлэхэд надад бол бүр вау ямар гоё юм бэ. Энэ бас нөө бясалгал хийж байгаа бүтээлийн маань одоо юу гэдэг хүнд хүрж байгаа тэр үнцгийг багш нар хэлж өгнө гэдэг бас айгүй гоё санагдчихсэн миний мэдрэмж. Яг таарад матч хийгээд байгаа нь айгүй гоё гэж үү? Тийм. Одоо хүмүүс ингээд таны үзэгчд нэг юм хэлж байгаа штэ. Тэгээ чинь багш нар бас ирээд ингээд хэлж байгаа нь танд ингээ айгүй гоё байсан юм дээ. Тэгээ тэнд байсан хүмүүс бас ийм гоё энергийн цэвэрлэгээ. Тэгэхээр ая гэдэг өөрөө маш их одоо үнэхээр одоо түрүү хэлсэнчлэн нот маань тэр гоё хүүг аялгауг авцраад өгөхдөө бидний энергийг цэвэрлж идэв юм байна. Тэгэхээр бид нар яг бас одоо тийм гоё зөв энерги цэвэрлэгддэг тийм аяыг олон зохиогоод одоо бүр төвшөөнөдөө захиалга өгмөр санагдаад. Харин тийм ямар ч мундаг юм дэ та хоёрыг сонсоод байсан чи би яг ингэж процессыг нь бол сайн мэдэхгүйсэн шүү дээ. Тэгээд тэр аяыг нь одоо сонсъё гэвэл бид нар хаанаас сонсох юм? Одоо Тэнгэрийн цагтал гэдэг нөө Letter from Тэнгэр гэдэг юун дээр пэйж нээсэн байгаа. Пэйж дээрээ ер нь мэдээллүүдээ бүгдийг нь оруулаад тэгээ бүтээлээ илүү амтай байлгая гэдэг. Одоо түрүүн төвшин жаргал хэлсэн шүү дээ. Одоо ингээд яг бүх юмаа өөрсдөөсөө гаргаал хийгээд идэг. Тэгээд энэ концепц, энэ өгөх гээд байгаа санаа маань нэг ингээд дарагдчих гээд байгаа юм шиг. Одоо жишээ нь харсан цувралыг 19 хонд хийсэн. Тэгээ сая ингээд танаа юугаар урдны одоо юунд оролцохтой ярьсан шүү дээ тий. Тэрүүгээр ярихад ингээд нэрээ энэ чинь бас ингээд хүмүүст хүргэх ёстой шүү дээ гэдэг юм зав бодогдчихсэн. Тэгэхээр уран бүтээлч болгон бүгдээрээ одоо нөгөө бүтээл нь альва нэгэн зүйлийг илэрхийлж хин нэгэнд юм өгөх гэж хийгдчихэдэг. Тэгээ ганц би гэхгүй л те маш олон уран бүтээлчд өнөөдөр өөрсдийн зардлаараа одоо энэ бүтээлүүдээ хийсээр л явдаг. Яг одоо юу гэдэг дэмжээрээгээ хэлсэн дээр нь бодохоор магадгүй одоо зөндөө олон дэмжлэг гарч л байгаа. Энэ дотроос цаашдаа бол дэмжих хүмүүс байвал холбогдвол бид нар өшөө гоё юмнуудыг хүмүүст хүргэхийн төлөө хийхэд бэлэн байдаг. Уран бүтээлчд ч гэсэндээ бүгдээрээ яг энэ тал дээр ингээд одоо юу гэдгийг санхүүгийн шийдэд өгчих юм бол маш гоё юмыг хийх гээд ингээд эрэлхийлээд явж идэг юм шиг санагддаг. Харин тех нөө өөрсдөө яг бүх оюун санаа, цаг хугацаа хамаг юма бүтээл хийхдээ ингээд зориулждаг болохоор яг тийм нөө санхүүгийн тал дээр нэлээд тийм гацалт ирд юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яг тэрэн дээр нь манай байгууллагууд яагаад ийм гоё өв мөв сурталчилсан бүтээлүүд те оролцож ирж болохгүй гэж. Тэгээд нөгөө нэг дийлэнх нь надаас тэгээд санагдаад идэв нөгөө мейнстрим буюу одоо ингээл тийм pop mop те тэгэл нэлээ алдартай байгаа хүмүүс одоо ингээл яг нөгөө ийм гоё чамин маш их хөдөлмөр орсон бүтээлээ дэмжих бус одоо газ мөнгө олохын төлөө хийгээд байгаа тэр нөгөө төрхөн зургийн ийм бүтээлүүдийг нэлээд дэмжиж яг эднэрийг нь олж мэдэж чадахгүй байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгээд энийг бас гоё энэ подкастаараа хэлмээр санагдаад хэлж байна. Тэнгэрийн цагтл бүтээл маань өөрөө бас юм тайз шиг тийм инсталляц бүтээл байгаа. Нөө юм эргэлдэж ордог. Тэгээд дотроос нь гарч ирж байгаа нь бас ингэж нөө эргээ гарч ирж байгаа юм шигээр. Тэгээд нөө галын дүүл шиг хийсэн гэдэг хэлсэн тэрийгээ эсгийгээр хийсэн нь одоо бас одоо тэр галын дүл дотор л хүн ороод үзэж байгаа юм шиг мэдрэмжийг одоо аваасаа гэсэн одоо тийм мэдрэмжтэй байхгүй юу. Тэгээд тэр галын дүлэн дотор ороод тэр юмнуудыг үзээд тэр тоонууд чинь юм штэ гэдэг тэр агуулгуудыг мэдрээ. Дээрээс нь тэр дотроос тэр нөгөө нэг одоо перформанс артист маань өөрөө бүжгэлж гарч ирж байгаа тухайн хүмүүс дээр нэг нөгөө маш гоё мэдрэмжийг өгч ийсэн. Өөрөө юм яг цав цагаан эсгийн ажил байхгүй. Тэгээд Тэнгэрийн цагтал гэд пэйжээрээ ер нь энд оролцсон. Гэтэ энэ одоо ингээд 2 жилийн хугацаанд санхүү төсөв ингээд юмнуудаа бид нар өөрсдийнхөө хармаанаас шийдээд яг энэ нөгөө
уран бүтээлчийн тархинд буцлаад байгаа тэр мэдрэмжээ олон хүнд өгч хийсэн. Энийг олон хүнд хүргэж хийсэн. Өшөөгөө ийм хамтарсан бүтээл болгоод хүргэх хийсэн гэдэг санаагаар хийсээр байгаад дуусгасан. Тэгээд хамтарч оролцсон одоо уран бүтээлчдтэй үнэхээр баярлж байгаа. Ягаад тэгэхээр энэ бол одоо юу гэдэг юм би концепцаа өгөөд өөрсдийнх нь бас бүтээл ахгүй. Одоо хөгжим гэхэд борхоо төвшин жаргал хоёрын маань бүтээл. Перформанс бол тэр болор гэд бүжигч охины маань бүтээл өөрөө дэглээд өөрөө хийгээд тухайн бидний бүтээл бол яг энэ концепцийг буулгаад тэг яг тоо бол ийм юм хэлээд байгаа шүү. Тэнгэрээс бидэрт захиарвал тоогоор ирж байгаа тоогоо бид нар бүгдээрээ ажиглах боломжтой. Таны тооны тайлалж гарах боломжтой. Энэ заавал миний энэ яг зөв юм энүүгээр ажиглаад яваарай гэхээсээ илүү танд хоёрын тоо юу хэлэх гээд байгааг та өөрөө ажиглах боломжтой. Гурвын тоо тантай юу яриад байна. Тэрийг л мэдээд авчих. Яриад байна гэхээр одоо бас жоохон хүндрүүлж хүлээж авав. Зүгээр эргэн тойронд байгаа гурвын тоонуудаа хараад энэ танд юу хэлээд ямар мэдрэмж өгөөд энэ тэрийг ажиглаад ээл гэс утгатай. За одоо яг нөгөө түрүүн ярина гэд хэлсэн юм чинь мандаланыхаа тухай яриулъя. Тэгээд дугаараа ер нь дуусгая та. Сарангойгч манаас тоогоо судалж явахдаа мандала гэдэг зүйлийг хамт судлаад дээрэс нь нэг ингээд яаж гаргадаг аргачлалыг нь олоод за тэгээд нөгөө зурж үзээд тэг бодож үзээд тэгээд тэрийг эргээд задалж нөгөө тайлж уншиж сураад тэгээд нөгөө хүмүүст та бас энүүгээр хичээл заадаг болсон штэ. Тийм та тэгэхээр энэ тухайгаа гоё яриа. Манай подкастыг сонсож байгаа хүмүүсээс таны мандаланы хичээлийг авъя гэвэл тантай холбогдох хэрэгтэй байхгүй юу? Тийм. За тэгээд мандалаг болохоор манай яг энэ алтан чимэг уран бүтээлч түрүү хэлсэн. Алтан чимэг маань нэг өдөр над руу нэг мандаланы сургалтын юм хичээл явуулаад тэгээд тэр нь болохоор ингээд зүгээр нөгөө төрсөн өдрөөрөө та өөрийнхөө тоо гаргаад ингээд заацсан юу байсан. Би яг өөрөө мандаланы сургалтанд бол явж үзээгүй. Бясалгагч тэгээд зураач тоо судалж ирсэж яг тоотой холбоотой болохоор нөө бүтээрчүүд ингээд бүх юма ярьж исэн тухайн үед. Тэгээд гот алтан чимгийн маань явуулсан тэр нөгөө нэг тооны тухай одоо төрсөн өдрөөрөө ингээд гаргаж байгаа зүйлс бүр үнэхээр сонирхолтой санагдаад тэр багшийн одоо зааж исэн хичээлийг нь бодож үзээд өөрийнхөө хийж утсан. 6 талтай одоо тэр мандаланы хичээлүүд дээр 6 талтай бол 8 талтай гурвалжин дээр юм заад юм бэл юм. 6 талтайг нь хийж үзээд бодогдоод тэрийг ажиглаад хүмүүс их дээр хийж үзээд нөгөө нэг юм хийж үзэхээрээ би бас ер нь жоохон улайран орч хийдэг гэдэг шиг. За эргэн тойрныхоо бүх хүмүүсийг бодоод тухайн тоонуудыг уншаад хөөх энэ ингэж одоо нөгөө энэ хүний мөн чанар нь яг ингээд гэдэг өөрийн хэмжээнд одоо ажиглалт хийсэн байсан. Тэрнийхэн дагуу ажиглаж исэн. Сүүлдээ яг энэ гурвалжингуудаа өөрөө одоо бүр нөгөө анхныхуудын зурснууд байдаг аахгүй. 3 талтай гурвалжин гэж тухайн үед байгаагүй. Одоо нэтээс хагаад ч надад олдоогүй орж ирээд идэг, химээр санагдаад идэг. Тэгээд ингээд 4 гурвалжин нийлүүлсэнийг болохоор би дэвтэр дээр хийцэн. Анхны 6-гаа болохоор нөгөө манай урлаглан дээр байдаг та хоёр харсан багтаа тэр нөгөө юм дээр шугамар зурж байгаад хийцэн яг нөгөө хивэлж авах мав. Нэтээс хайж маж үзээ болтохгүй болохоор наазаа окей гэдэг өөрөө. Тэгээ 3-тайг бол бүр ингээд цаасан дээр 3 үг бүр ингэж яаж гаргах юм болоо гэж байгаад ингээ хийцэн одоо надад байдаг. Тэгээ ингээд энэ тоонуудаар нь ингэж бүгднийг гаргаад тэгээд одоо нөө бясалгагч хамттай байдаг нүүдлийн соёлын тоогоо энийг хамтын ажиллагаа одоо ажиглалтын дээр илүү их хамт байсан гэж хэлж болно. Хүү ингэж энэ нь ингэж надаа ингэж чамд яаж ингэ хүн чинь баттахын тулд нөө хамттай хөгждөг найз гэдэг шиг манай гэрэл чулуун маань бол ерөөсөө очоод би нэг юмаа сурахаараа юм уу нэг юм таньж мэдхээр хамгийн түрүүлж очиж ярьдаг. Тэгээ хүн найз ингээд энэ яаж юм гэл ингээд хоёулаа ажигладаг. Тэгээд энэ мандала нь өөрөө цаад талтаа одоо бясалгалаар ажиглах юм бол маш их засал болоодсэн. Тэр багш нар ч гэсэн анх зааж байгаа нь ингээд хүнд засал болт юм аа. Хүн амьдралдаа нэг удаа тоогоо гаргаад хийчих хэрэгтэй. Энэ нь өөрөө маш том засал болтгоо гэж ярьж байсан. Тэгээд
За заслан яг яаж явагддсан бол гэдгийг ажиглаж эхэлсэн. Тэгээд бүх талстуудыг өөрөө хийж туршаад, өөр дээрээ туршаад, өөр хүмүүсийг хийж туршаад юу болж гин, яг ямар ажиглалт болж гин тий. Гэт тэгэнгუთ одоо тоо давтамж гэж хэлсэн, дүрс гэж хэлсэн тэрнтэйгээ адилхан энэ одоо бидрээс цацарч байгаа энэ өнгийн гэрлүүд байдаг. Одоо аураагаар бол хүн болгоо мэддэг штэ өөрөөс нь цацарч байгаа гэрлүүдийг тий. Аураа нь тийм өнгө төлөх үү, ийм өнгө төлөх үү гэдэг шиг хүн болгонд энэ 9 өнгө байдаг. 9 гэрэл, 9 гал, 9 юу ч гэж нэрлэж болно энэ тооны. Энэ нь хүрд болгон дээрээ өөр эргэлттэй өөр юм зүйлс байгаа аахгүй. Энэ болгоно нь одоо юу гэдгийг засарч исэн тоон утга нь хийхэд одоо ингэ ажиглахаар. Тэгэхээр мандала хийж байхад маш сонио одоо түрүүн би ингээл ярьж байгаад одоо тийм тооны хүмүүн чанар нь өөрчлөгдвөл тийм болцсон байдаг гэл. Тийм зарим мандалаг зурж байгаад дотор нь муухайрах тий. Одоо илүү уурн хүрэх зарим хүмүүс ингээд ийм өөр араншин илэрхийлж одоо би чинь ингээд ерөнхийдөө энэ чи 2 жил болчихж байна уу? Тоотойгоо мандалаатайгаа зөвлөлтөө. Энэ хугацаанд хийсэн хүмүүсээ бүгдийг ажиглаж байхад тэгээд маш их юм зэгцэрдэг мандала хийсний да. Амьдрал ах уу юу? Одоо юу гэдэг энергийнхаа төвшөнд ингээд тоон пазл эвлүүлж байгаа юм шиг болчихж байгаа. Юу гэдэг өөрсдийнхөө төрсөн он сараараа яг тэр өөрөөсөө ялгарч байгаа гэрлүүдээ одоо юу гэдэг хүрд болгонтой хариалалтай. Түрүүн би хэлсэн 16 энергийн төвийн мэдээлэл уншигддаг юм байлээ. Таны гол судал харагдана. Одоо түрүүн хэлснээр тэр 5-ын тоон аль хүрдэн дээр байна. Аль хүрдэн дээрээ ямар гэмтэлтэй байна, аль талдаа яаж орж ирж байна, өөрөөс нь цацарч байгаа нь юу вэ, хаанаас нь гэд ингээд цаашаа унших юм бол энэ бол бүр тоо тантай маш олон юм ярина. Тэгээд заавал одоо юу гэдгийг надаар уншуулах гэдэг шаардлагагүй. Та нар өөрсдөө ч унших боломжтой. Энийг одоо арга зүйн сурчхад бүгд өөрсдөө энэ зүйлийг уншихад маш ойлгомжтой байдаг. Гэтэ арга зүйг нь заалахгүй болоо. Яаж ч одоо шууд сонсоод уншихав те гэж. Би бас тэр мандалаг оногчийг яг судалж явах үед нь өөрийнхөө тоогоо бодож нэмж хасж агаад гаргаад тэгээд нөгөө тэрнийхэн дагуу тэр нөгөө одоо энэ гурвалжин гэдэг байгаа шүү дээ. Тэдрийг ингээ буддаг юм байлээ л дээ. Тэг будаад дуусны дараа айгуу гоё юм хүн болгоных өөр өнгөтэй тийм өнгө будагтай дүрс гарч ирдэг, мандал нь гарч ирдэг. Тэгээ яг будаж явах явцад минийх 5-ын тоо болохоор л би 5-ын тоог жишээ нь ямар өнгөөр буддаг лээ? Цайвар цэнхэр. Цайвар цэнхрээр буддаг байгаа хгүй. Тэгээд 5-ын тоо болонгууд би шал буруу өнгөөр будаал. Яг 5-тай л очингууд нэг сонирн бод. Одоо жишээ нь алдаад идэгсэн. Би дээр байгаа 7 хүрдэн дээрээ 5-ын тоо одоо дээрээ алдсан бол хүрдтэйг ажиллах нь шүү дээ тийм. Одоо төвшин жаргал алдсан гэдэг жаа. Чи одоо харах юм бол 5-ын тоо аль хүрдэн дээрээ би энэ дээр байж болно. Өшөө одоо нөгөө 7-оос дээшээ бол биеэс дээш хүрт буюу одоо нөгөө нэг бидний өвөг дээдэс харсан маасан тэнгэрийн хэсэгч байгаа, бурхтын хэсэгч байгаа. Ингээ 16 энергийн төв бүтэн уншигддаг учраас аль хэсэг дээр 5-ын тоо байна. Тэгээд 5-ын тоо дээшээгээ байх тусам таныг харж мандаг тэр сахиусан тэнгэрүүд тийм олон байна. Дээд одоо жишээ нь төвшин жаргалах дээр би 9 сарын мэддэг учраас шууд хэлээд байна л да. 95 оны 5 сар гэдэг хэрэг 2-5 хамгийн дээдлийн 16 дахь энергийн төв дээр бол байгаа. Тэгэхээр дээд талаасаа 4 сахиусан тэнгэр буюу хамгийн дээд 16 дахь энергийн төвөөс 4 тийм том хүч ивэж идгийг мэдээд байгаа. Тийм үү. Би тэр үедээ та надад тэгж тайлж өгөөгүй. Судалж байна. Тэгээ би одоогоороо гэж дандаа ярьдаг. Тэр нь мэдээж юмыг таньж мэдэх тоолонд цаашаа өсч идэг. Сая одоо юу гэмдэ Герман явж ирснээс хойш дахиад бас энэ уншилт өөрчлөгдсөн байгаа. Тэгвэл яг энэ хичээлийг одоо авах хүмүүс бол гоё шинжилсэн төвшөнд авах юм биш үү? Тэгээ би яг 5-ын тоог будаж яхад миний бүр дотор мотор муухай оргоод тэгж яагаад сүүл рүүгээ ингээд зүгээр болсон. Тэгэхээр би яг 5-ын одоо илэрхийлдэг тэр утган дээр засал хийсэн гэсэн үг байхгүй тий өөр дээрээ. Тийм угаасаа энэ мандала гол нь өөрөө гараараа хийх нь илүү чухал байдаг. Мандалан дээр болохоор хүмүүс нөгөө нэг шууд интернетээр гаргах маргах янз бүрийн арга зүй байт юм билээ. Энэ маш олон багш нарч байгаа. Янз бүр байгаа. Миний болон
одоо манай баг хамт олонны заах мандаланы сургалт болохоор юугаараа өөр юм бэ гэхээр нэгдүгээрт бид нар яг өөрсдөө тоогоо ажиглаад хаана юм болж энэ тоо яг яагаад байгаа вэ гэдгийг нь илүү төлхөө ажиглаад хийж байгаа. А дээрэс нь яг энэ бие дээр хідэн хүрт дээшээ ямар энергийн төвөдтэй яаж холбогдоод ямар заслууд болж байгаа билээ. Тэднийг нь бүгдийг тайлбарлаад өгчхөөр хүмүүс дээр илүү ойлгомжтой болов гэж бодож байна. Тань руу одоо холбогдоод мандаланы сургалт авъя гэвэл та онлайнаар заах уу? Яаж заах? Онлайнаар зааж болох юм байна тий. Тийм. Ерөнхийдөө бол 2-3 удаа хийсэн. Яг сурыг гэд ирсэн хүмүүстээр бас зааж өгч байгаа. Бичлэн зааж өгч байгаа гэж үү? Тийм, би өрн 4 дахь өдрийг бясалгалтаа зориулдаг. Тэгээ 4 дахь өдөрт цаг заваа зарцуулаад бас гаргаж болох байхаа мандаланы сургалтыг. За тэгвэл ямар ч байсан сарангуй гихжийнхаа бас гой мандаланы сургалтын мэдээллийн доор бас оруулъя да. За тэгээд өнөөдрийн дугаараа энд хүрээд ер нь өндөрлөе. Маш гоё дэлгэрэнгүй бүтээлийнхэн тухай, судалгааныхын тухай, тооны тухай, мандаланы тухай гэд маш гоё өргөн цар хүрээтэй ярилцсан сарангуй гихчтэй баярлаа. Баярлаа. За баярлалаа та нартай. За баяртай. 09.